За сайн байцгааны үзэгчдээ зэвсэг хүчний тэг 17 дугаар ангийн хугацаа зэрэгээ албаагчдыг одоо нэг өдөртөө танилцахаар хүрэлцэн ирсэн байна. За сайн байцгааны өдрийн минь. Сайн байна уу өдрийн минь. Намайг 2 дугаар хотын 1-р салааны 2 дугаар засгийн дээрх дэд рүү жаргал бат хийдэг. За сайн байна уу сэтгүүл чалуунаа. Сайн байна уу. Сайн байна уу өдрийн минь. 2 дугаар хотын 1-р засгийн 1-р салааны 1-р засгийн байлдагч ганц гисэнэ. За та бүхэндээ зэвсэг түвшний тэг 17 дугаар ангийн нэг өдөр хэрхэн өнгөрдгийг танилцуулахад бэлэн болооднаа. За цэргийн байр руу хэдүүлээ явцгаах уу. Бол. За та бүхэндээ энэ манай 24 цагийн хугацаанд харуул хамгийн манай гүйцэтгэх бие бүрэлдэхүүн маань байгаа. Тэгээд манай ангид ер нь жодын жижүүрийн баримт бичиг гээд байдаг. Эндээс өглөөний төрөөж нарын бослого цагийн хуваарь үйлчилгээний хуваарьуд байгаа. Өглөөний гүйлт биеийн тамирын дасгал хувцсны загварнууд байна. Ийм байралтай ингэж зогсдог. Дулааны удирд хүйтний удирд гээд хоёр хуваагдсан байдаг. Жагсаалын тодорхой жагсаалд байлдагч нар ямар байх ёстой. Яг тийм байралтай байдаг. Ийм юмнууд байдаг байгаа. Шинэ дайчдын лавлах самбар. Энэ одоо байдагчийн үүрэг биднээс сурах ёстой зүйлсийг энд тусгаж өгсөн байдаг. Жишээлбэл жагсаалын үүрэг, байдагчийн үүрэг ямар байх ёстой. Байдагчийн үүрэг нь 9 байдаг. Байдагчийн үүргээ бүгд дагаж мөрдөн. Зэвсэг түвшний тэг 17 дугаар ангийн түүхэн замнал. Ингээ бид нэр өөрсдийнхөө товч мэдээллийг эндээс харж мэддэг байгаа. Олдог. Бид нэр энд утсаар мэдээлэл авах гэсэн ойлголт байхгүй. Бид нэр шинэ мэдээг энэ самбар дээр тавьж өгдөг. Бид нэр өдөр болго эднийгээ харж шинэ мэдээндээ тулгуурлаж ажилладаг байгаа. Манай энэ болохоор зэвсэг түвшний барилга инженерийн цэргийн удирдах газрын удирдлага таныг сонсож байна. Энийг болохоор бид нэр бүхэн шатараалтай явдаг. Нэг дарга давшид дээшээ юм мэдэгдэх гэсэн ойлголт байхгүй. Аливаа хэрэг зөрчил, аливаа асуудал гарвал энэ дарга нарын албан тушаалаар нь дамжид дээшээ юмнууд хүргэдэг байгаа. Тэрнээс албан тушаал давж мэдэгдэж тэгж хацна гэсэн ойлголт байдаг байгаа. Тэгээ энэ манай хугацаа зэргийн албаагчдын унтлагын байр. Эндээ орж амардаг. Ийшээ орж хэдүүлээ танилцъя. За бүгдээ ингээ манай цэргийн албаагчтай амардаг байранд орж ирсэн байна. Одоо энэ чинь ингээд манай цэргийн албаагчид болон манай онжоод бүгдээ ийм өөрсдийн зорилго гээд байлагч миний зорилго гээд шинээр орж ирэхдээ бүгдээ анх зэрэг татагдаж ирэхдээ бүгд ийм зорилго тавьсан байгаа. Зарим нь тэр зорилготой хүрээд тавхинаас гараад одоогоор 12 байлагч бүрэн тавхинаас гарсан тийм байдалтай байгаа. Тэрнээс их болно гэж ер нь бүгдээ хичээж байгаа. Бүгдээ тавхинаас гарах зорилготой байгаа. За ингээд локер ховын шүүгээ нь болохоор ер нь бол ийм байдаг. Энд ингээд готлон ингээд зураг наахын тул ийм чөлөөтэй байдаг. Одоо маа байлагч амар жаргалын маань найз өхний зураг байна. За ингээд барилга усрал засварын батальоны бие бүрэлдэхүүн бидний өмнө онд эзэн хугацаа зэргийн албаагчийн зурагнууд энд орсон байгаа. 2021-ээс 2021 онд, 21 оноос 22 онд, 23-аас 24 ингээд бидний өмнөх оны зэргүүд ингээд зураг нь ингээд хадгалагдаж үлддэг байгаа. Энэ одоо манай соёл амралтын өрөө. За манай соёл амралтын өрөө болохоор энэ чөлөө цагаараа бид нар орж ирж даам шатар тоглоно, даарч шидэн өөрсдийнхөө ер нь чөлөө цагийг энд орж зарцуулдаг байгаа. Манайх хоёр шувууд хижээдэг. Энэ хоёр айгүй мондиа дөрсгөө бас. Манай энэ ханд маань Монгол Улсын ерөнхийлөг зэвсэг түвшний командлагч Батлан хамгаалахын сайд Монгол Улсын зэвсэг түвшний жанжин штабын дарганаар маань байрлагдсан байдаг. Бүгд найрамдах Монгол Орд улсын Баатар хувьсгал Тэмцлийн Ахмад зүтгэлтэн хурандаа Нямтай сүрэн гэж хурандагийн алдрыг мөнхжүүлсэн байдаг. Энэ өрөө маань бидний чөлөө цагаа өнгөрүүлдэг өрөө. Орж ирээ шатар даам тоглоно, даарч шидэн энэ өөрийнхөө ер нь чөлөө цагийг энд орж ир зарцуулдаг байгаа. За энэ хугацаа зэргийн албаагчд болон хүн нэг бүрийн зэвсэг хамгаалах хэрэгслийг хадгалах манай зэвсгийн өрөө. Энийг манай ээлжтэн жижигрүүд маань 24 цагийн харуулгын хамгаалтанд байлгадаг. Энэ нь бас байлагчийн үүрэг ээлжтэнгийн үүрэг дээр хүртэл тусгацсан байдаг. За ийшээ явцгаая. Цайны өрөө маань байгаа. Энд чинь ингээд одоо арцгой бүгд ор сонирхцгой. За ингээ манай өмнө шөнө ингээд 24 цагийн ээлж манаагаас буусан цэргүүд маань чөлөө цагаа өнгөрөөж байна. Энд чинь манай цайны өрөөг хариуцдаг байлагч хүслэн маань байна. За ингээд энэ чинь бүгдээ цай одоо найруулдаг цай, лифтэн цай маань ингээд бүгдээ ингээд ууж болдог. Цайгаа угаад чөлөө цагаа өнгөрүүлэх биднээс тийм зурагт байдаг. Ном уншиж болно мэдээж. Энд чинь ингээд номнууд байдаг. Гэтэ энийг зөвхөн энэ дотроо л уншиж өнгөрөөдөг байгаа. Зурагтан дээр бас маш олон одоо орчин үеийн залуусын сонирхдаг дуунуудыг ер нь манай дарга нар маань татаж өгсөн байгаа. Тэгээд энийгээ сонсч бүгдээ айгүй чөлөө цагаа зөв болгосон. Зурагтан дээр бас маш олон одоо орчин үеийн залуусын сонирхдаг дуунуудыг ер нь манай дарга нар маань татаж өгсөн байгаа. Тэгээд энийгээ сонсч бүгдээ айгүй чөлөө цагаа
зөв боловсон өнгөрөөдөг байгаа. Энд хан дээр байгаа зургнууд маань болохоор манай өмнөх жилийн цэргийн албаагч ах нарын маань зурсан зургнууд, гараар зурсан зургнууд гэж хэлж болно. За энэ манай дүүшний өрөө халуус бид бүхэн энэ хичээлийн бус цагаар болон одоо чөлөө цагаараа хүсэн үедээ ийшээ орж иж бүгдээрээ ариун цэврээ ерөөсөө цагдаг байгаа. За энэ манай ахуй үйлчлэгээний өрөө. Манай ахуй үйлчлэгээний өрөө маань болохоор үсээ засуулах, гутлаа тослох, зах давгаа хадах боломжтой өрөө байгаа. За энэ маань хүн нэг бүрийн зэвсэг цэвэрлэх булан дэлгэгддэг. За ингээд хоёрдугаар хотын 1-р слайд энэ бол манай казарм байгаа. Манай өрөө. Тэгээ ийшээ бид нэр орон дээрээ чөлөө цагаараа орон дээрээ хөвчөж зурагтаа үзэн хевсэн дээгүүрээ суун, санал дээрээ суун ер нь аль болох өөрийнхөө тухтай байдлаар анхаарч зурагтаа үздэг байгаа. Эндээс хүссэн намаа өөртөө авч уншина. Би биндээ уншаад солилцоод ийм байна. Хоёр давхарт маань үе үеийн хугацаа цэргийн албаагчдын авсан шагнал урамшууллууд маань энд харагдаж байна. Манай хамт олон маань 2025 он тэргүүний салбараар шалгарсан байгаа. За энэ бол манай ангийн фитнес байгаа. Энд цэргийн албаагч одоо ахлагч офицерууд маань бүгдээрээ орж иж үйлчлүүлдэг байгаа. За ингээд тоног хөрөмжүүдийг бол одоо танилцуулаад яг одоо гүйлтийн зам одоо спиннинг хийдэг мөр бүх болцонгийн зүйлсүүд байдаг. Тэгээд ийшээ орох цагийн хуваар нь бид бүхэн чөлөө цагаараа ийшээ орж ирэх боломжтой байдаг. Мөн өглөө эрт босоо цэргийн албаагчдыг босоос өмнө орж ирдэг бас байдаг байна. Миний би өөрөө тийм. Би өөрөө бас нэлээд сүүлийн 7 хоног болоод ер нь одоо эрчимтэй фитнесээр хичээж байгаа. Тэгээд гэхдээ цэргийн албад ирснээс хойш ер нь одоо 10 хэд хассан байгаа. За ингээд одоо хэдүүлээ хичээлийн тангим руу орцгоё. За манай хичээлийн тахилгааны хугацаа цэргийн албаагч маань хичээлдээ орж дундаас нь орцгоё. Архуу. Өст. За сайн байцгаана уу. Техник технологийн их сургуулийн багш Пүрвсх байна. Манайхын дугаар ангийн байрлагч нарт мэрэгжлийн хичээлүүдийг заадаг. Энд бол манай автих, цахилгааны, сантехникийн мэрэгжлийн хичээлүүдийг заана. Би бол өөрөө барилгын мужааны чиглэлээр хичээл зааж байгаа багш байна. За хугацаа цэргийн албаагчдын маань дунд 2 ихэр байгаа. Эрдэнэт хэрөө тагтах. Эрдэнэт татагдаж ирсэн. Шинбаатар Шинбаяр хоёр маань Чингэлтэй дүргээс татагдаж ирсэн хоёр байгаа. Шинбаатар Шинбаяр хоёр маань манай слааных. Ийм хоёр ихтэй манай. За ингээд ихэртэйгээ цог нэг хугацаа цэргийн албаагахад ямар байдаг вэ? Сэтгэлээ өглээ. Гоё төшигтэй санагддаг. Та хоёрын хин нь ах бай. Шинбаатар. За ахын хувьд юу хэлмээрээ? Дүүгээл хард хандж байгаа юм да. Ер нь багаас зүгөөссөн болохоор цэргийн албанд ер нь цуг татагдъя гэж ярьж байгаад нэг газар ирээ гэж ярьж байгаа ирсэн. Гоё юм. За манай Эрдэнэт хэрөөлөгт хоёр. За цэргийн албандаа хоёулаа татагдаж ирээ сэтгэл ямар вэ? Ер нь гоё байгаа. Хоёрын хин нах уу? Би. Эрдэнэт. Би. За ер нь сэтгэл Сэтгэл гоё байгаа. Ер нь гоё. Хэрөө татагдаж ирээ. Одоо ч нэг хэлгээд хачиг алдуу. Хоёрхээс өмнө яг тэр өөр газар гэж ярьдаг байсан. Тэгээд гэрийн шуурыг үгээд цаварсан. Тэр залуус ялгахаар ажил андаар хөтлөс гардаг. Инээрээс. За манай Шинбаатар Шинбаяр хоёр маань анх ер нь хэр ялгдаггүй байсан бэ? Тэр талаараа яриад. Ер нь амар бүгдээрээ ялгдаг байсан. Ялгдаж мэлдэж. Тэгэл сольж дуудаал. Тэгэл заавал нэр харж иж дуудаж мөдгөөс одоо айгуу тасаал. Миний юм бол ер нь их ялгдаггүй байсан. Нөө жагсаалын бэлтгэдэд хийж хаад. Миний юм бол ер нь их ялгдаггүй байсан. Нөө жагсаалын бэлтгэдэд хийж хаад. Наад дуудах гад манай их ш дууддаг юм. Тэнгүүд би гарангууд гайхаж байхад нэг тийм юмнууд болдог байсан. Тэгээд тэр нэр хөвсөлтэй нэг талаараа
Тийм байна. За би зэвсэг төвчний тэг орнол дурангийн барилга бусад засварын батальоны ротын дислэгт төвчний гэж хүн байна. За манай албаагч далбаа хугацаанд цэргийн ерөнхий бэлтгэл эзэмшиж цэргийн зэвсгэл техникт гаргууд болохоос гадна барилгын өргөн мэрэгжлийн сургалтанд хамрагдан мэрэгжлийн үнэмлэхтэй төгсөж бүгд өөрийн гэсэн мэрэгжилтэй болсон байна. Мөн дээрэс нь жолооны курсэд сууснаар жолооны Б ангилтай мөн ангил ахиулсан байдлаар цэргийн албыг ханаа. Хугацаа цэргийн албаагчд бол манай он жаууд донд маш олон авьяастай, маш олон байлдагч нар байдаг. Цэргийн албад татагдсан байлдагчгаа одоо авьяасаа үзүүлээч гэж бүгдээ үздэгэ. Намайг Батлан Батлаг гэдэг. Тэгэхээр талаар ингэж 2 дугаар ээлжээр татагдж ирсэн. 2025 онд. Тэгээд нийт хугацаа цэргийн албаагчтай үзүүлж айдны нийслэл өргөё. За ингээд бид бүхэн манай ангийн номын санд орж ирсэн байна. Манай энэ номын сан маань болохоор 2000-аад гаруй ном байгаа. Цэргийн болон утга орон зохиолын маш олон төрлийн номнууд байдаг. Тэгээ манай хугацаа цэргийн албаагчид маань чөлөө цагаараа энэ ер нь бол өргөнөөр үйлчлүүлдэг байгаа. За сайн байцгаана уу, намайг Тэд Ахлагч Хүслэн гэдэг. Би 2024 оны 2 дугаар ээлжээр зэвсэг төвчний тэг 17 дугаар ангид хугацаа цэргийн албанд татагдан иргэний цэргийн үүргээ үнэмчээр биелүүлж 2025 оны 10 дугаар сарын 14-нд хугацаа цэргийн албанаас хаалгагдаж хугацаа цэргийн албаажийн хугацаанд ахлагжуулж уйларжуулдах хүсэл эрмэлзэл сонирхлынхаа дагуу хугацаа цэргийн албандаа уйларжуулдээд 26 оны 1 сарын 15-наас ажилтаа ороод 3 хоног болж байна. Тэгээ ажил амьдралынхаа эхний гарааг хийгээд зэвсэг төвчөндөө ажиллаж байгаад үнэхээр их баяртай байна. Аливаа хугацаа зэрэг албаагч сэтгэл зүйн байдал жоохон доошоо унсан тохиолдолд бидний сэтгэл зүйчтэйгээ ирж ярилцаж өөрсдөө 5 тухайг бүрдүүлж энд тархитайгаа ажиллаж сэтгэл зүйчтэйгээ ярилцдаг байгаа. Энд тэгээд намаа уншаад орж ирээд энэ жоохон амрах. Энэ одоо офицер ахлагч болон хугацаа зэрэг албаагчдын маань чөлөө цагаараа орж иж тогтдог билард ширээний хөл бөмбөг болон даалцны өрөө байгаа. Энэгээр бид нэр чөлөө цагаараа орж иж үйлчлүүлдэг. Би өөр нь өөрөө билард тоглох их дуртай. Тэмдэж хамт олноор орж иж тоглодог. Тийм өрөө байна. Өнөөдөр нэгэн сайтыг үзэж байгаа эрхэм үзэгч та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгвэл манай ангийн одоо энэ алдрын туршлаганд орж ирсэн байна. За манай анги нь өдөө 80 жилийн түүхтэй ийм анги байгаа. Зөвчний одоо барилгын инженерийн зэргийн удирдах газрын яарья зөвчний тэг 17 дугаар анги гэж. За манай анги одоо зөвчний дэд бүтц барилга байгууламжийг сэргээн шинжилэн сайжруулах юм ажлын хүрээнд үр гүйцэтгэдэг юм үнцэн үүрэгтэй анги. Энэ өрөө маань одоо ангийн одоо
түүхийг харуулсан манай ангийн 80 жилийн түүхийг харуулсан ийм дайчин алдрын тасалгаа энэ тасалгаан дотор одоо ангийн маань бүхэл одоо түүх энэ тасалгаан дотор бий гэж та бүхэн харж болно. За түүхээсээ ярих юм бол манай анги одоо дэвсгчний тэг 17 дугаар анги маань одоо улс орны бүтээн байгуулалтуудад гар бие оролцож байсан. Одоо социализмын үед за дахин одоо 2005 онд байгуулсан цагаас эхлээд одоо дэвсгчнийхээ томоохон одоо барилга байгууламжуудын барьж байгуулах юм ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа ийм алдар гавьяатай анги. За ангийнхаа бас гавьяа шагналаа гэх манай анги чинь өөрөө барилгын цэргийн удирдах газрын дарга байсан одоо Монгол улсын гавьяат барилгач хошууч генерал Хасоочрын жүгдэр намжил гэж энэ алдартай хүний одоо нэрмжтэй анги. За ангийнхаа бас гавьяа шагналаас сүүлийн одоо ололт амжилтыг дурдах юм манай анги 2024 онд дэвсгчний тэргүүний ангийн болцлыг хангасан. Одоо тэр тэргүүний ангийн маань өргөмжлөл тэнд харагдж байна. Мөн одоо 2025 онд тус ангийн барилга өгсөж засварын 1-р хэсэг маань дэвсгчний тэргүүний салбар гэдэг ийм эрхэм хүндтэй алдрыг хүртэж гэсэн бас одоо мөн энд харагдж байна. Бас хугацаа цэргийн албаныхаа талаар бас та бүгд бас тодорхой бас мэдээлэл өгөхийг зорьсон юм. За өнөөдөр хугацаа цэргийн албан хаагч бол одоо өөрийнхөө Монгол үндсэн хуулиар хүлээсэн үүргээ иргэний үүргээ биелүүлээд ингээд сайн дэр үндсэндээ цэргийн албан хаагаар ингээд ирсэн цэргийн албаагчдыг. За тус ангийн онцлог гэх юм бол одоо тус ангид ирсэн албан хаагчдаа цэргийн одоо ардан дасгах сургалтаас нь ахуулаад цэргийн анхны шатны бэлтгэл цэргийн ерөнхий бэлтгэл гуултыг явуулаад ингээд 2026 оны 1 сарын 1-ээс эхлээд цэргийн мэрэгжлийн бэлтгэл шатны сургалтыг явуулж байна. За мэрэгжлийн бэлтгэл шатны сургалтыг бол бид нар мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Монголын техник технологийн политехникийн коллежтэй хамтран одоо ингээд сургалтыг явуулдаг. За энэ сургалтыг маань тухайн сургуулийн багш нар өөрсдийн биеэр анги байгууллагаар ирж ингээд онлын хичээлийг өдрийн 6 цагаар явуулдаг. Онлоор үтсэн зүйлсээ одоо ажлын байран дээр дадлагаар хэрэгжүүлээд төгсгөлтийн шалгалтаа өгөөд ингээд мэрэгжлийн үнэлэх гişлэгээ гардаа авдаг. За энэ зөвхөн манай анги дээр хэрэгждэг асуудал биш. Энэ бол дэвсгчний хэмжээнд одоо дэвсгчний мэрэгжлийн удирдлагын дээд байгууллагаас хэрэгжүүлж байгаа одоо ийм том бас нэг ажил арга хэмжээ жил болгон одоо хугацаа цэргийн албанд татагтан ирсэн цэргийн албан хаагчдыг цэргийн алба хаахаас гадна мөн нийгэмд эрэлт хэрэгцээтэй мэрэгжил эзэмшүүлэх ийм сургалтыг давхар явуулдаг. За өнгөрсөн жилийн хугацаанд бол одоо батлан хамгаалах салбараа бас 2025 оны Эх оронч Монгол их сэргэлтийн жил холбон зарсантай холбогдуулаад хугацаа цэргийн албанд татагтан ирсэн одоо дайчтай англи хэл мөн компьютер технологи за Монголын үндэсний монгол бичгийн хичээл сургалтыг оруулахаас гадна мөн жолооны сургалтуудыг явуулж албаа хаасан хугацаа цэргийн албаа агчтай бүгд одоо жолооны одоо Б/Ц ангилтай ингээд төгссөн. За мөн дээрээс нь одоо нийгэмд эрэлт хэрэгцээтэй барилгын өргөн мэрэгчлэр мөн мэрэгжил эзэмшиж халагдсан байгаа. За 2025 оны 2 дугаар ээлжээр хугацаа цэргийн албанд татагдан ирсэн албан хаагчдын хувьд одоо мөн одоо эдгээр сургалтуудад одоо үе шатаагаар хамрагдаа явж байна. 26 онд бол одоо дэвсгчийн батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа бол хүн төвтэй чиглэсэн ийм үйл ажиллагааг хийжүүлэхээр бид бүхэн одоо тусгай төлөвлөгөө гарган хэрэгжлийн ангаа ажиллаж байна. За манай барилгын инженерийн цэргийн удирдах газрын харьяа ангиуд бол одоо энэ цэргийн алба хааснараа анх цэргийн албанд ирж байгаа бүрэлдэхүүн манд зорилготой цэрэг гэдэг бас ийм өрөөг дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ өрөө нь юу юм бэхээр өнөөдөр хугацаа цэргийн албанд ирж байгаа цэргийн албан хаагч маань анх ирэхдээ би ямар муу зуршилтай байсан юм бэ? Тийм ээ. Би цэргийн албанаас би энэ муу зуршлаа халаад дахиад би эндээс ямар сайн зүйлсийг би өөртөө авах вэ гэдэг ийм зорилгыг тавьсан бас ийм авууштай зүйлсүүд манай хугацаа цэргүүд төр байгаа. Та бүхэн одоо түрүүн цэргийн байраар ороод харсан баг. Цэргүүд маань өөрсдийнх нь ирэлж ирэлдэг одоо тэр өөрсдийнх нь хувийн одоо шүүгээний дээр өөрсдийнхөө зорилгоо бидээ тодорхойлцсон одоо ирээдүйд халагдаа явахад энэ зорилгоо бүгдийг бүрэн хэрэгжүүлнэ гэсэн манай. Мөн дээрээс нь одоо цалинтай цэрэг гэж байна. Энд цэргийн албаагаас гадна хугацаа цэргийн албаа агчд маань одоо ингээд мөн одоо улс орны стратеги болоод бүтээн байгуулалтын томоохон ажлууд мөн барилга засварын ажлын дээр гараад ажиллах хугацаанд мөн одоо цалинтай ажилтдаг байгаа. Ингээд халагдахад тодорхой хэмжээний хуримтлыг үүсгээд цэргийн албанаас халагддаг юм аа. Манай ингээч өөрөө бас спортын уралдаан нэмсэн тодорхой амжилтуудыг гаргаж явдаг юм анги. Дээрээс нь мөн одоо энэ хамт олноос маань одоо инкий дэмжих ажиллагаанд
энд үүр гүйцэтгээд жил болгонд одоо ингийн дэмжих ажиллагаанд тодорхой тооны бүрэлдэхүүн ингээ үүр гүйцэтгээд явдаг байгаа. Ингээд манай бүрэлдэхүүн бас өөрөөсөө ингээд ингийн дэмжих ажиллагаанд явсан бүрэлдэхүүн нь өөрсдийн бас нэг юм ингийн дэмжих ажиллагааны булангаа энэ алдрыгаа заслаганд нээе гэдэг одоо ингээд бас юм бичгээ. Гэвч өнөөдөр дэлхийд дахинд ингээд ингийн дэмжих ажиллагаа явагдаж байгаа улс орнууд гэдэг Монгол улсаас оролцож байгаа оролцсон хаана вэ гэдэг ингээд бүгдийг ингээд сумаар ингээд заагаад өгчээ. Энд өнөөдөр монголчууд үүр гүйцэтгэж байна гэдэг ингээд заасан. Өнөөдөр монголчууд хамгийн том одоо оролцож байгаа хамгийн том ажиллагаа бол энэ өмнө цудаа ус байгаа шүү дээ. Өмнө цудаа ус одоо 850 хүнтэй мохтуудлагын батлаа үүр гүйцэж байна. Ингээд бусдаар нь одоо тэгээ нөө зэрэг ажиглаж явцаарууд, штабын явцаарууд гэсэн юм. За энэ ингээд он цагийн дараалал одоо манай ангийн бүтээн байгуулалтууд хийж гүйцэтгсэн. Энэ маань ангийн маань авсан гавьяа шагнал алдар тэлийн зүйлсүүд барилгын цэргийн гэдгээрээ бид одоо энд өөрсдөө одоо хэрэгжилж идэлж хэрэгжилжсэн барилгын одоо техник тоног төхөөрөмж одоо багаж хэрэгслүүдийг мөн эндээ ингээ байрлуулсан. За энэ дэвшигчний уралдаан тэмцээнд оролцож явах үед одоо гаргасан амжилтууд маань энэ дарагч энэ цом одоо энэ даалууд ийм зүйлсүүд бий. За энэ гэдэг юм бол одоо манай энэ нэрмжтэй одоо генералын маань одоо эдэлж хэрэгжилжсэн хувцас хэрэглүүд тийм ээ одоо энийг бол өөрийнх нь үр хөвгтүүд одоо энийг ингээд одоо ингэж дурсгал болгож үлдээсэн. Бид түүний наалынхаа одоо эдэлж хэрэгжилжсэн юмыг ингээд бус малдрыгаа талхаанд ингэж өргөмжил тавьсан байдаг юм аа. Одоо манай офицер агч ажил багч одоо өөрсдөө бие болдрыг хөгжүүлэх тийм ээ. Одоо спортоор хичээл ингэж энэ дотроо одоо өөрсдөө биеийн тамирыг хичээлдэг. За хугацаа цэргийн албаа агчдч мөн ялгаагүй энэ орж яд өөрсдийнхөө одоо биеийн тамирын бэлтгэл хичээл сургуулийг энэ зохион байгуулалт мөн чөлөө цагаар орж яд энэ спортын одоо төрөл бүрийн одоо тийм үү тоглоомуудаар тоглох одоо сагсан бөмбөг волейбол мөн тэмцэл одоо ингээд талбайн теннисний юутэй эндээ ингээд өөрсдөө чөлөө цагаараа энд орж ихэвчлэн хагасан амралтын үеүүд одоо энэ хугацаа цэргийн албаа агчдад өөрсдийн орж яд чөлөөтэй тоглоно. Одоо саяны дэдээ бүгд харж дээдлийн дээр билардын өрөөд энэ бүгд чөлөөтэй энэ албаа хаагаар ирсэн хугацаа цэргийн албаа агчдыг ая тухтай энд албыг хаалгах бидний орчин нөхцөлийг бүрдүүлж өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ ангид алба хааж байгаа нь офицер ахлагч ажилчин албаа агчд ерөөсөө хугацаа зэрэг энэ ангид байгаа би нийт бие бүрэлдэхүүний л одоо өөрсдийгөө чөлөө цагаа өрөөлөх бие бэлдраа хөгжүүлэх тийм ээ одоо спортоор хичээлэх би эрүүл мэнд одоо спортоор хичээлнэ гэдэг чинь хүний эрүүл мэнд одоо ханганаал гэсэн үг шүү дээ. За манай гатгаан дөрөд ирсэн байна. Өнөөдөр 2 3 4 сар төрсэн цэргийн албаа агчдын маань төсөө өдрийг тэмдэглэж байна. Манайх ер нь сар болгон сар төрсэн байдлч нарынхаа бүгдийг базаж тэмдэглэдэг байгаа. Одоо эхнээсээ 2 3 4 5 сар төрсэн хугацаа цэргийн албаа агчдын маань төсөө өдрийн эзэдүүд орж ирж байна. 1 сар төрсэн нийт 36 албаа агчийнхаа төрсөн өдрийг ингээд тэмдэглэж байна. Нийт төрсөн өдөр нь болж 1 сар төрсэн албаа агчдаа төрсөн өдрийн мэнд хүргье. За төрсөн өдрийн баяр дээр нь баяр нэмж төвсг төвчний өвчнөд хугацаа цэргийн албаа хааж байгаа нийт албаа агчдын нэг өдрийн үйл ажиллагаатай танилцсаж сурвалжлага хийсэн нэгэн саятайгаа хамт олонд бас энэ өдрийн мэндийг хүргэж та бүхэндээ ажлын амжилт сайхан бүхнийг хүсээрөөё. Тэгэд энэ сайхан залуучуудыг төрүүлж өсгсөн ээж авдмаас баярлалаа. Баярлах хэрэгтэй. Тэгээд сайхан ээжд зориулаад ээжд одоо сайхан нөгөө айдууны мөнгө яа. Зарим ээжүүд нь одоо алсаас сараа хүүхдэд төрсөн өдрийг бодоод одоо сууж байгаа.
За сайхан баярлалаа. Бидний нэг өдөртөө танилцсанд баярлалаа.